За бидэд болохоор ерөнхийдөө нөө 100 ингээд гадаа байх дуртай. Гадаа ингээд хоолундаа идэх, зочид ирэхэд хүртэл гадаа ингээд тухлаж суух, тоглож юм ярьж суухад гоё идэг. Тэгээд галтгооны хэсгийг би нэг бодооноор нэг ингэж хийж ирсэн. Тэгээд жижигдээд ер нь энийг баг ашиглахгүй байгаа юм. Тэгээд энэ галтгооны хэсгийг ер нь арай нэг томруулаад тек маягтай нэг арай нэг тухтай болгох талаас нэг юм хийх гэж байна. Тэгээд одоо болохоор нэг секрекацийн хүмүүс маань ирсэн ингээд секрекацийн угсралт явагдаж байгаа. Энэ хугацаанд бид нар хийх хүрж байгаа оронд өөрөдөө нэг жижиг чажиг өөрсдөө хийх юмнуудаа хийх гээд байж байна. Тэгээд тек ямар болохыг хараарай. Секрекац бас ямар болохыг хараарай. Энэ текийг хөөсөөр хийсэн гэдэг та итгэх үү? Энэ хөвшлгээр ямар материалаар хэрхэн хийснийг хүргэе. Материал нь шахмал хөөс, шүршдэг хөөс, хар замаасаг, чулуун замаасаг, тор, прус мод, осби хавтан, дээврийн төмөр, пилтаны цав орсон. Энэ бүгд нийлээд 515,000 болсон байна. Хийх талбайнаа тааруулаад хөөсөө өрөөдөөд наахад бүгдийг бэлэн. Цемент суурин дээрээ бэлдэж тавьсан хөөснүүдээ байрлуулад шүрштэй хөөсөөр хоорондоо наа. Дараагаар нь туслах багнуудаа болон техникийнхаа дээд хэсгийг хөөсөөр хангалттай сайн түргэж наа. Хөөснийхөө чанараас хамаарч 1-3 цагийн хооронд хатна. Тэр хугацаанд бат бөх байлгаа хүднээс хүнд зүйлээр сайн дарах хэрэгтэй. Нэмэлтээр өнгө үзэмжтэй байх талаас нэг булангийн чулуу тамид харагдахаар хөөсөөр хэлбэр гаргана. Хөөсөө зүсч байх хавцтай илүү гүнзгий зэсвэл чулуу нь илүү тодорч харагдана. Бэлэн болсон хөөсөө шүршдэг хөөсөөр шүршиж, хандаа нааж, дараагаар нь хурц шавах зүйлээр зоож тогтооно. Бат бөх байлгахын тулд наасаа хөөснийхөө дунд нэмж завсраар нь хөөс шарж өгнө. Хацсны дараа тэлж гарч ирсэн хөөсөө төсөж авна. Хөөсөн дээр хар замаасыг сайн тогтдог болохоор хар замаасыг зурна. Хар замааскаараа хэлбэр гаргасан хөөсөн дээрээ бат бүх болгох хүднээс зузаанаар 1-3 удаагийн давтамжтай түрхэнэ. Энэ бүхнийг би анх удаага хийж байгаа учраас хүүхдч бай, том хүнч бай хийж болохоор боломжтой санагдсан. Хөөсөн техникээ хан багн болон тавиур хэсгийг бүрэн замаасгадах хэрэгтэй. Яагад гэвэл хөөсөн зөөлөн дулаан материалтай болохоор хулган шавж үүрлэх магадaltaй байдаг. Тор нь хөөсийн илүү бат бөх даастай болгодог учраас булангийн болон тавиурын хэсэгтээ хийж өгсөн. Юу гараараа яг. Энэ багтахгүй. Бодлоо. Наадахаар явсан. Наадах өгч. Техникээ давцсан хэсгийг плаар хийсэн. Тэгснээрээ хямд болон цэвэрхэн эрүүл ахуйнд нийцнэ. Хар замааскийнхаа гадна талд чулуун замааскаар гоёх ба илүү бат бөх болдог. Чулуун хэсгээ өөрийнхөө хүссэн өнгөөр будаж олно.
Бид хоёр юунаас харж байгаа, бичлэгнээс харж агаад энэ саравчныхаа эндих тэг хийхээ шийдсэн. Тэгээд хөөсөр хийсэн. Тэгээд бат бөх болох үгүй мэдэхгүй байсан. Тэгээд хийгээд үзсэн чи айгуу тийм бат бөх навд хийхээр болсон. Тэгээд юу энэ хэсгээ чулуу шиг харагдах байдлаар хийгээд өмнө нь подоноор ашиглаад нэг гал тоол юм хийсэн. Тэнийг юусаа ашиглахгүй байсан болохоор нураагаад одоо энийгээ хийсэн. Тэгэд энэ болохоор нэрч төмөр нэрч хүнсийн зориулалтаа энэ дээрээ гурил морил хуушр мош хийх тохиромжтой. Ерөнхийдөө энэ доор нь юм хийх зориулалтаа илүү дутуу хэрэггүй ашигладаггүй юмудаа хийгээд хөшиг татцсан. Утгагүй наадам болох ч болохоор ер нь бол эндээ юм аа эндээ. Тэгээд тэндээ хуушр нэрч хараад эмэгтэйчүүд их хвчлэн гал тавандаа байдаг учраас ерөнхийдөө надад бол таалагдсан. Илүү дутуу юм хийчдэг. Ер нь том талбайтай болохоор илүү таалагдсан. Ер нь миний хийсэн юмны сэтгэл хүрч байна. Бидний дэмжээрэй баяртай.